Сайн байцгаана уу сонсогчдоо хагас өдрийн нэмэлт дугаартаа тавтай морил. За өнөөдөр та бүхэндээ 45хан наснда учир битүүлгээр амиа алдсан Монгол улсын зөвлөх эмч анагаах ухааны доктор дэд профессор ган бүрэгдийн ган жаргал эмчийн хэргийг ярьж өгөхөөр бэлтлээ. Энэ дугаараа бол албан ёсны их сурвалжаас би бэлдээгүй, угаасаа шийдэгдээгүй явж байгаа ийм хэрэг гэдгийг та бүхэн дугаараа сонсох явцдаа ойлгох байх. За дугаараа бэлдэхдээ сэтгүүлч Буд Арагчаагийн 2022 оны 10 дугаар сард гаргаж байсан нууц материалууд нэвтрүүлгийг за тэгээд дээрэс нь хэвлэл мэдээллийн байгууллагуудаар болон цахим орчинд талигаачийн гэр бүлийн талаас гаргаж байгаа мэдээллүүдийг нэгтгэж бэлдсэн байгаа. Тийм ч учраас хагасаа өдрийн нэмэлт дугаар болж орж байгаа юм шүү. За оруулж байгаа дугаар бүр дээрээ их сурвалжаа бол тодорхой дурдаад явдаг гэдгийг удаан сонсож байгаа сонсогчид маань бол хэдийн мэддэг болсон байхаа. За ингээд өнөөдрийн дугаартаа орцгоё. 2022 онд тухайн үеийн эрүүл мэндийн сайд инх болтын дэмжлэгээр улс даяар эрүүл шүд, эрүүл Монгол гэсэн төсөл хэрэгжсэн. Энэ төслийн дагуу Монгол улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор, дэд профессор талигач ган жаргал агсан мөн анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нүүр ам судлалын сургуулийн захирал Батбаяр, мэс заслын тэнхимийн эрхлэгч Даваахүү, нүүр амны мэс заслын тэнхимийн багш Ганбаатар, нүүр амны согог заслын тэнхимийн эрхлэгч Ган Төмөр гэсэн 5 багшаар ахлуулсан 30 резидент оюутнууд нийтдээ 35 эмч нар Архангай аймгийн төвшрүүлэх сумын иргэдэд үн төлбөргүй амны хүндийн оншилгоо эмчилгээ үзүүлээд 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр төсөл нь амжилттай хэрэгжиж дууссан байна. За дугаарын туршид ярьж байхдаа та бүхэн толгойг бас жаахан эргүүлээд ээж магадгүй учраас багахан тайлбар өгөхөд анагаах ухааны их сургуульд багшилдаг эмч нарын тухай ярьж байгаа болохоор зарим тохиолдолд багш гээд зарим тохиолдолд бас эмч гээд яриад явчихж магадгүй шүү. Та бүхэн бас ойлгож сонсоорой. За тэгээд эдгээр 5 багш 30 резидент оюутнууд буюу төслийн багийнхан төслийн хаалтаа хийхээр төвшрүүлэх сумаасаа гараад Архангай аймгийн Эрдэнэ булган сумын нутагт байрлах Хасуу шивэрт Рашаан сувлал руу оройн 10 цагт очисон байна. За багш нар нь болохоор амралтын газрын Д блокийн 4-р давхрын 401 402 тоот өрөөнд байрласан доктор Ган жаргал болон Ганбаатар, Ган Төмөр гэсэн хүмүүс 401 тоот 3 ортой өрөөнд гурвуулаа орцгоосон. Хажуу талын 402 тоот өрөөнд нь Даваахүү, Батбаяр нар байрласан. Харин резидент оюутнууд нь тусдаа өөр байрлагад буюу амралтын газрын Б блокод байрласан байна. Мөн тэд нар дээр нэмэгдээд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эрүүн нүрийн мэс заслын эмч Алтангоо, талигач Ган жаргал докторийн Шав, Нямхүү гэх эмч нар эрсгээсэн. Гэхдээ захиалга өгсөн хүмүүсийн тоонд бол энэ хоёр хүний нэр ороогүй байсан учраас тусдаа өөр өрөөнд байрлсан. Харин Нямхүүгээд Ган жаргал докторийн Шавн гээд байгаа энэ эмч болохоор машиндаа хонохоор болсон гэж ярьсан байна. За ингээд өрөөндөө орж байрлаж ус цасанд орцгоочхоод гадаа цугласан халуун Рашаанд бассейнд орцгоосон. Гадаа нилээн их бороо ороод эхлэхээр нь Хасуу шивэрт Рашаан сувлалын газрын Д блокийн буюу багш нарын байрлаж байсан байрны 1-р давхарт байх VIP том өрөөнд бүгдээрээ орж суусан байна. Энэ хугацаанд бол ойролцоогоор 2 шил виски, 1 шил цагаан арх задлсан. За талигач Ган жаргал эмч бол ганцхан шот виски уусан, мөн 0.5 литрийн савлгаатай пив, ердөө 2 лазыг л уусан байна. Тэнд байсан резидент оюутнуудын хэлснээр Ган жаргал эмч тийм амар сохтож бие авч явах чадваргүй болох хэмжээний их бол уугаагүй гэж хэлсэн. Ер нь бол түүнийг ярихдаа уугаараа шууд унтчихдаг ийм хүн байсан гэж ойр тойрны хүмүүс нь хэлжсэн. Тухайн оройч гэсэн ялгаагүй тэр VIP өрөөнд ороод нээх удалгүй хажууд нь сууж байсан резидент оюутныг дэрлээд унтчихсан. Тиймээс 3 оюутан Ган жаргал эмчийг сэрээгээд шөнийн 1 цаг 40 минутын орчимд өөрийнх нь байрлаж байсан 401 тоот өрөөнд нь хүргэж өгөөд гарцгаасан байна. Ингээд түүнийг амархаар өрөөндөө орсны дараа тэнд байсан бусад хүмүүс салбараараа буюу гажиг засал, соог засал, мис засал гэсэн чиг үүргээрээ хуваагдаад тусдаа үргэлжлүүлж нилээн наргиж агаад бараг үүрээр амарцгаасан. Тухайн шөнө Хасуу шивэрт Рашаан сувлалын газрын 2 ажилтан шүн дунд ямар нэгэн хүнд юм шалан дээр унаж байгаа юм шиг төс хийх
чанга чимээ сонсож цочиж сэрсэн шал доргиж байгаа юм шиг санагцсан гэж хэлж байсан. Гэхдээ шүн дүнд унтаж байгаа цочоод сэрчээд тэгээ удалгүй эргээд унтчихсан учраас яг тодорхой хідэн цагт тийм чимээ гарсныг хоёр ажилтан хоёулаа тодорхой мэдээгүй. Бусад эмч нарын буюу энэ төслийн багийг ахлаж байсан багш нарын хэлснээр даваа хүү гих хүн нь болохоор орой өрөөндөө орох замдаа 401 тот өрөөгөөр шагаасан чинь ганжаргал эмч хамгийн захын буюу ханан талын орон дээр ганцаараа унтаж байсан учраас өөрийнхөө 402 тот өрөө рүүгээ орчихсон гэж хэлсэн. Дээр дуртахтаа ганжаргал эмчийг 3 ортой өрөөнд өөр 2 хүнтэй орсон гэж хэлсэндээ хамт байрласан 2 хүнийх нь нэг нь болохоор шөнийн 2 цагийн үед өрөөндөө орсон. Гэхдээ маш их согтцсон, бараг тасарчихсан байсан болохоор шүн өрөөндөө ороход ганжаргал эмч байсан эсхийг огт санахгүй байна гэж хэлсэн байна. Харин нөгөө хүн нь болохоор гадаа гитар тоглож ууж сууж агаад бараг үүр цайж байх үеэр тасарчихсан байсан. Нэг сэрэхэд өрөөндөө орчихсон 3 орны голынх нь орон дээр унтаж байсан гэж хэлсэн. Ингээд 7 дугаар сарын 9-ний буюу маргааш өглөө нь Хасуу Шивэрт Рашаан сувиллын зохион байгуулагч эмэгтэй өглөө ажил дээрээ ирээд байж байтал угаалганы хэсэгт ажиллах ёстой 2 ажилтан нь ажлын байран дээрээ байгаагүй. Тэгээд тухайн 2 ажилтнтай уулзаад яагаад та хоёр угаалгын газар руу орж ажиллаа эхлээгүй байгаа юм бэ гэд асуусан чинь тэнд угаалга руу орох замд гадаа нэг сохтуу хүн унтаж байна. Тэгээд айгаад орж чадахгүй байна гэж хэлсэн байна. 2 ажилтнаа дагуулад зохион байгуулагч эмэгтэй Д блокийн араар тойрж очиход дизель генераторын хажууд үнэхээр нэг хүн доошо харсан байдалтай хэвтэж байгаа нь харагдсан. Тэгээд тухайн хэвтэж байгаа хүнийг дуудаж сэрэх гээд дөхөж очиод харахад энэ хүн бол аль хэдийн нас барчихсан байгаа нь тодорхой харагдсан. Тиймээс зохион байгуулагч эмэгтэй талигаачийг харсан даруйда буюу 9 цаг 13 минутанд багийн эмч болон байгууллагынхаа захирал руу залгаж мэдэгдсэн. За ингээд дуудлага авсан эмч буюу Архангай аймгийн Эрдэнэ булган сумын 6 дугаар багийн эмч Сайхан Туяа хэргийн газарт ирэх үед талигаачийн гавл нь ар хэсэгтээ задарч ойр орчимд нь тархины хэсгүүд нь цацагдсан байдалтай байсан. Түүнд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй буюу цогц нь хөрж хөшсөн байдалтай байсан байна. Ингээд Сайхан Туяа эмч 10 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн. За энэ хугацаанд бол талигач ганжаргал эмчийн шав нөгөө дээр дурдсан машинда хонсон гэж хэлжсэн эмч залуу машинда унтжсэн чинь нэг нь ирээд хаалгыг нь тогшсон. Тэгснээ энд нэг хүн гадаа унтаж байгаа нь ч мэдэгдэхгүй, өнгөрчихсөн нь ч мэдэгдэхгүй хэвтэж байна. Чи таних уу гэж асуусан юм байна. Дээр дурдснаар энэ машинда хонсон эмч болохоор төслийн багийн гишүүн биш. Сүүлд тэр орой нэмэгдэж ирсэн болохоор танихгүй гэдгээ хэлсэн. Би сайн мэдэхгүй байна. Багш нараас асууя гэд Д блокийн 4-р давхар руу тодруулахаар явж орсон юм байна. Дотогш ортол бусад 4 эмч байсан мөртлөө ганжаргал эмч бол огт харагдаагүй, байгаагүй. Тиймээс гинэт муу совин нь татаад ганжаргал эмч хаана байгаа юм бэ гэд асуугаад угаалгын өрөө рүү шагааж харсан гэж хэлсэн байна. Тэгсэн чинь бусад эмч нар нь ганжаргал эмчэнд байгаа санаа зовлтгүй гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь гаднаас тухайн орой эднэр дээр бас нэмэгдэж ирсэн гэж хэлжсэн тэр нөгөө Архангай аймгийн эмч Алтангоо орж ирсэн. Тэгээд шууд тагтаар доошоогоо тонгойж харснаа яана ганжаргал эмч мөн байна штэ гэд таниад орилсан байна. Тэгсэн бусад ганжаргал эмчтэй хамт явж исэн түүнтэй олон жил хамт ажиллаж байсан 4 эмч нар болохоор тагтаар өнгийж харснаа биш энэ манайхны хүн биш байна гэж хэлсэн байгаамаа. Харин энэ үед Б байранд байрлаж байсан нэг оюутанд дуудлага ирсэн. Ганжаргал багштай чинь гэрийнхэн нь холбогдох гээд холбогдож чадахгүй байна. Яриулаад өгөөч гэсэн юм байна. Тухайн үед бол талигаачийн баг хүүнд салхин цэцэг өвчин тусчихсан. Тэгээ эдгэж өгөхгүй биеийн байдал нь бол нэлээд хүнд байсан юм байна. Ингээд дуудлага авсан резидент оюутан өөрийнхөө байрлаж байсан Б блокоос гараад багш нарынхаа байрлаж байсан Д блокийн 4-р давхарт гарахад бусад багш нар бүгдээрээ байж байсан. Ганжаргал багш байна уу? Гэрийнхэн нь ярих гээд асуугаад байна гэсэн чинь гэрийнхэнтэй бид нар ярьчихъя. Чи доошоогоо бууж бай гэд буулгачихсан. Яг юу болсныг энэ резидент оюутанд бол тодорхой хэлээгүй юм байна. Ингээд нэлээд хэсэг хугацааны дараа буюу өдрийн 13 цагт нэг эмчэнд бууж ирээд мэдэгдэл хийсэн. За тэрээр резидент оюутнуудад бол хэлэхдээ бид 35-уулаа ирсэн ч харамсалтай нь 34-үүлээ буцаар боллоо. Гадны нөлөөгүй золгүй явдал болсон байна. Ганжаргал багш нь балконоос хүл алдаж унсан юм шиг байна. Өглөөний 9 цагт ганжаргал багш маань гадаа төрүүлгээ
хараад унчихсан байдалтай хэвтэж байсан гинэ. Энтхийн 2 ажилтан олсон байна. Унахдаа бол 2 дугаар давхрын балконы ирмэг мөргсөн юм шиг байна гэж оюутнуудад мэдгдэл хийсэн байна. За ингээд үргэлжлүүлээд бүгдээрээ цогцос ямар байдалтай олцсон мөрдлөгийн тухай ярилцъя. Дээр дурдсанчлан Архангай аймгийн Эрдэнэ булган сумын 6 дугаар багийн эмч сайхан туяа 10 цагт цагдаагийн байгууллагад өндрөөс унсан байж болзошгүй хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл өгсөний дагуу аймгийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн 12 цаг 30 минутанд хэргийн газарт ирж мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа буюу одоо хэргийн газрын үзлэг шалгалтын ажлыг эхлүүлсэн. Шинжээч нарыг ажиглалт хийхэд Хасуу Шивэрт Рашан соёлын газрын Д блокийн 4-р давхрын хойд зүгт харсан 3 тагтны хамгийн баруун талын тагтны хаалган нээлттэй хөшгөн яраастай байсан. Харин 4-р давхрын бусад тагтны цонхон онгорхой хөшгөн татагдсан байсан. Хэрэгт ач холбогдол бүхий уул мөр илрүүлэхээр цогцсны ойр орчмыг шалгахад цахилгаан үүсгвэр буюу дизель генератор болон байшин 2-ын голд талигачийн цогцсноос 85 см-ийн зайд нэг мод байсан. За энэ мод нь бол саарл өнгөтэй 6 см-ийн өргөнтэй 26 см-ийн урттай. Хамгийн гол нь цусаар бохирлогдсон байсан. Энэ ямар учиртай мод вэ гэхээр харалтаа дээшээгээ 2 дугаар давхрын балконы хаалтнаас хугарсан хэсэг болох нь тодорхой байсан. Модыг тухайн балконы хаалттай барьж тохируулж үзэхэд хугарсан хэсэг нь яг таарч байсан юм байна. Тиймээс талигачийг харалтаа дээд талын буюу 401 тоот өрөөний хамгийн захын тагтнаас унсан. За унахдаа бол 2 давхрын тагтны хаалтыг биенийхээ аль нэг хэсгээр хугартал нь мөргсөн байхаа гэсэн таамаглал дэвшүүлээд зөвхөн хамгийн захын тагтанд үзлэг хийсэн. Уул нь бол энэ 4-р давхрын 401 тоот өрөө нь 3 цонхтой, цонх болгоно нь тагттай өрөө байсан. Зургийг нь бас би гаргаад өгчий, та бүхэнд арай ойлгомжтой харагдах байх. Ингээд зөвхөн захын тагтан дээрээс үзлэг хийхэд 7 ширхэг хурууны хээ бэхжүүлж авсан боловч ердөө 2 хэн шинжилгээ хийх боломжтой байсан. Гэхдээ тухайн шүн тэр газарт байсан хүмүүсийн хинийхэн ч хурууны хээтэй огт тохироогүй, талигачийн өөрийнх нь ч хурууны хээтэй тохироогүй гэж одоо энэ миний үтсэн нууц материалууд нэвтрүүлэгдэр дурдсан байна. Харин нэвтрүүлэг цацагдсны дараахан тэнд байсан нэг хүний хурууны хээтэй тохирсон юм байна. За ингээд энэ хэрэг бол одоо өнөөдрийн 2025 оны 1-р сарын байдлаар эцэслэн шийдэгдээгүй явсаар байгаа бөгөөд асуудлууд одоо зөрчлүүд гэхүү за зөрчил гэж бас одоогоор нэрлэж болохгүй хэмжээний ер нь бол одоо ийм асуудалтай явж байгаа юм байна. Өнөөдрийн дугаараар одоо үргэлжлүүлээ та бүхэндээ юу ярих гээд байна вэ гэхээр талигаач ган жаргал эмчийн гэр бүлээс нь гаргаж ирж ярьж байгаа ийм маргаантай асуудлуудаас нь дуртаад явъя. За хамгийн ихэнд гэвэл хэрвээ талигачийг 401 тоот өрөөний одоо яг хамгийн захын тагтнаас нь унсан гэж үзэж байгаа юм бол яагаад харалтаа доор нь байгаа цахилгаан үүсгүүрийн дээвэр дээр нь биш хажуу талд нь унчихсан бол гэдэг дээр гэр бүл нь эргэлзээтэй байгаа. Цагдаа нар бол үүнийг тайлбарлахдаа 2 дугаар давхрын тагтыг одоо биенийхээ аль нэг хэсгээр мөргсөн учраас цохигдоод бүр ойгоод цахилгаан үүсгүүрийн дээр нь биш хажууд нь унчихсан гэж тайлбарласан юм байна. Нууц материалууд нэвтрүүлэг дээр дурдсанаар талигачийн унсан байх боломж хамгийн өндөртэй тагт бол 401 тоот өрөөний хамгийн захын тагт бол биш. 3 тагтны голынхан тагт нь байх боломжтой гэж ярьсан байна. Гэхдээ хэргийн газарт одоо ажиллаж байсан алба хаагчид болохоор өөрсдийнхөө дэвшүүлсэн таамаглалтаа хит хөтлөгдөөд гэх юм уу одоо бат итгэлтэйч гэх юм уу зөвхөн захын тагтанд л үзлэг шалгалт хийсэн. Бусад тагтыг бол шалгаагүй юм байна. Нэг өрөөнд бүр 3-3 одоо балкон цонх байхад ганцхан нэгийг нь шалгасан нь учир дутагдaltaй гэж үздэг юм байна. Хэрвээ энэ үйлдэл нь хэргийн газрын бэхжүүлэлтийг зориудаар дутуу хийсэн байх юм бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгаа юм байна. Талигаач нүүрээрээ доош харсан байдалтай олдсон боловч толгой нь ар
дагц хэсэгтээ задраад тархин эн тэндгүү цацарсан байсан. Хүн өндрөөс унахад булчингийн рефлекс гэх юм уу те өөрийгөө хамгаалах инстинктээрээ өөрийн мэдлгүй гар хөлөөрөө тулах гэж оролддог гэж ярьж байсан. Гэтэл талигаачийн хөл болон гарынх нь ясанд огт тийм хугарсан гэмтэл байгаагүй юм байна. За үүнийг бол шинжээч нар хариу тайлбар өгөхдөө ухаан алдчихсан өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй болцсон хүн өндрөөс унах юм бол гар хөлөөрөө ийм тулах үйлдэл хийдэггүй бүх булчин нь сул болчихсон байдаг учраас гар хөл нь хугарсан гэмтэл авдаггүй гэж хэлсэн байна. Гэтэл энэ тайлбарыг өгөөсгөж буй нэг зүйл бол цогцост задлан шинжилгээ хийхэд цуснаас нь 1.1 промилле спиртийн агуулмж илэрсэн. За 1.1 гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хөнгөн зэргийн согтолттой байсан гэсэн үг юм байна. Дээр дурдсанчлан 3 оюутан шөнийн 1 цаг 40 минутын үед талигаачийг өрөөнд нь оруулж өгсөн гэж хэлсэн дээ. Тэдний хэлж байгаагаар бол талигаач тийм айхтар биеэ хянах чадваргүй болтлоо, сохтуу байгаагүй 3 оюутныг гуруулангийн нэрээр нь дуудаад манаа өрөө ин гэд зааж өгөөд тэгээ багш нь унтлаа, шавнараараа хөргүүлэх сайхан байна гэд өрөөндөө ороод унтсан гэсэн. За ингээд задлан шинжилгээн дээр бол үргэлжлүүлээд ярихад талигаачи ирүүнд нь ямар нэгэн ирмэг бүхий хурц үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн байж болох үс юм шарх илэрсэн юм байна. За энэ шархыг болохоор өндрөөс унахдаа хурц ёрдгор төмөрөн дээр унаад зохигдож үүссэн байх боломжтой гэсэн боловч хэргийн газраас ил гарсан төмөр энтер бол огт олдоогүй байгаагүй гэж дурдсан байна. За хамгийн хачирхалтай нь талигаачийн хүзүүг нь баймилсан байж болох үс хөндлөн 2-3 ором харагдсан. Талигаачийн гэр бүлийнхэн бол бараг бүгд эмчнэр байдаг. Цогцыг нь хараад боомилсан байх боломжтой юм шүү гэд асуусан чинь задлан хийсэн шинжээч нь за энэ бол боомлолт биш ээ. Унахдаа хүзүүгээ юмд нэдэрснээс болоод үүсчихсэн байна гэж няцаасан. Тэгээ хүзүүний нугалмыг нь шалгаагүй юм байна. Хүн хүзүүгээ боомлуулах юм бол нүдэнд нь ийм цэгжилсэн жижигхэн цус харвалт үүсдэг гэсэн. Тэгээ нас барсан хүний хүзүүнд ийм боомлуулсан байх боломжтой уул мөр ажиглагдах юм бол заавал цогцсны нүдний альмыг нь нүдний эвэрлэг салстыг нь заавал шалгах ёстой байдаг. Гэтэл эхний задланг хийсэн шинжээч нь бол энэ ажлыг орхигдуулсан. Ажлын гүйцэтгэл бол нэлээд тааруу хангалтгүй байна гэж гэр бүлийнх нь үзэж байгаа юм байна. Дээрээс нь бас нэгэн анхаарал татгууц зүйл гэх юм бол талигаач өндрөөс унаагүй байх боломжтой. Өндрөөс унсан юм шиг харагдуулахын тулд зөөвөрлөж тэнд аваачсан байх боломжтой гэж гэр бүлийнх нь хардаж байгаа. Яагаад вэ гэхээр талигаачийн биед бүр хаа сайгүй амьд ахт нь үүссэн маш олон тооны зулгаралт нэдрэгдэлт гэх мэт ийм гэмтлүүд байсан юм байна. Дурдах юм бол нас барах үедээ өмсөж байсан футболк нь хөндлөн урагдaltaй. Тэгээд цээж хэсэгт нь тэгш өнцөгт хэлбэртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой урагдаж зулгарсан шархтай байсан. Талигаачийн цогцсны толгооноос 85 см-ийн зайд цусаар бохирлогдсон 2 дугаар давхрын тагтны хүрээ мод байсан гэж дурдсан. Үүн дээр бол гэр бүлийнх нь ямар байр суурьтай байдаг вэ гэхээр 2 давхрын балконд зохигдож унсан юм шиг харагдуулах гээд тэр хүрээ модыг хүчээр ингээд хөшиж аваад толгооных нь ойролцоо цус болгоод байрлуулчихсан гэж үздэм байна. Үүнээс гадна ганжаргал эмчийг унсан гэж үзэж буй 4-р давхраас буюу 10 орчим метрийн өндрөөс хүн унах юм бол илэг, дэлүү, уушиг бөөр гэх мэт дотор эрхтнүүдэд нь цус харвалт үүсэх цаашлаад бүр бяцрах магадлал өндөр байдаг. Гэвч талигаачийн биед бол дотор эрхтнүүд нь бэртсэн асуудал байгаагүй. 7 дугаар сард аль хэдийн газар гисжигсэн зуны уйлралд зөөлөн хөрстэй зүлгэн дээр нүрээрээ унсан гэж харагдаж байгаа мөртлөө толгоо нь ар хэсэгтээ заацсараа салчихсан байсан. Хэрвээ талигаач өндрөөс унаагүй бол хин нэгэнтэй тэмцэлцсэн байж болно. Хумсныхын завсар нь бохирлогдчихсон байсан. Гэтэл хумснаас нь дээж авч ДНХ шинжилгээ бол огт хийгээгүй. Тэгээд гэрийнх нь бүр энэ асуудлыг шалгаад өгөөч гэд хөөцөлцөөр байгаад дахин шинжилүүлэхэд болохоор нэг хүний биш олон хүний холимог ДНХ илэрсэн гэсэн. Гэхдээ хинийх гэдг нь бол тодорхой биш байгаа юм байна. За ингээд дээр дурдсан задлан шинжилгээтэй холбоотой асуудлуудаас болоод талигаачийн гэр бүлийнхэн эхний шинжээчийг учир дутагдaltaй хийсэн учраас албан
тушаалын байдлаа урвуулан ашиглаж хүн амины ноцтой хэргийг нуун дарагдуулж үхсэн хуйвалцсан гэсэн асуудлаар хохирогч талаас авилгатай тэмцэх газарт эхний шинжээчид гомдол гаргасан юм байна. Гэхдээ гэмт хэргийн шинжгүй гэж үзээд энэ хэргийг нь хаасан байдаг. Ер нь бол одоо шууд анханасаа өндрөөс унсан гэд тэр таамаглалтаа албаны хүмүүс бат итгэлтэй байсан юм уу яасан те? Одоо сайн хэлж мэдэхгүй байна. Бусад ганжаргал эмчтэй хамт байсан хүмүүсийнх нь биед хүртэл шинжилгээ хийгээд хин нэгэнтэй тэмцэлцсэн одоо юм уул мөр байгаа эсгийг нь ч огт шалгаагүй. Тэгээд хэргийн газарт байсан хүмүүсийг нэг өрөөнд бүгдийг нь хамт суулгаж агаад нэг нэгээр нь одоо дуудаж гаргаж ирээд мэдүүлэг авчихсан гэж талигаа чи ихнэр нас ярьж исэн. Мөн тэнд байсан хүмүүсийн утсыг нь хурааж авах, утсанд нь нэгжлэг хийх ч юм уу те. Хувцас хунарт нь бол бас нэгжлэг огт хийгээгүй гэсэн. Тэгээд нэгжлэг бол шууд хийх нь хуулийнхаа хүрээнд боломжтой байдгийм уу яадгийн гэд би Legal Info дээрээс харсан чинь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23-ын 3 дугаар зүйлийн 6-ад зааснаар мөрдөгч хэргийн газрын үзлэгийг хийхдээ хэргийн газар хамгаалтын бүсэд байгаа хүний бичиг баримтыг шалгах, хүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх гэж зааж өгсөн байт юм байна. Скриншотыг нь бас оруулчлаа. Та бүхэн хуулийн залтыг нь эндээс уншаарай. Мөн хэргийн газрын үзлэгийг хийхэд хөндлөнгийн гэрчээр оролцсон гэд одоо гарын үсэг зурсан хүмүүс нь болохоор яг үнэндээ доор 1-р давхарт ресепшны тэнд сууж исэн 2 хүн байгаа. Тэр хүмүүст эрх үүргийнхэн талаар танилцуулаагүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг нь ч уншуулаагүй. Тэгээ хэргийн газрыг одоо мөрдөн шалгах явцдаа ерөөсөө хажуудаа байлгуулаагүй тэр 2 хүн нь доор 1-р давхарт ресепшн дээр сууж исэн гэж байгаа байхгүй юу. Тийм байтал энэ 2 хүнээс та 2 хөндлөнгийн гэрчээр гарын үсэг зураа гэд гарын үсэг одоо ахуулцсан гэж талигаа чи ихнэр нь одоо өөрийнхөө хөтлж байгаа Facebook пэйж дээрээ пост оруулсан байна лээ. Та бүхэн бас ороод уншаад үзээрэй. Миний энэ дугаар дээр ярьж байгаа мэдээллүүдээс бол бас илүү нарийн зүйлс бичигдчихсэн байгаа. Facebook пэйж нь болохоор доктор Ган Жаргал God of Mongolian Orthodontics гэсэн ийм нэртэй пэйж байгаа. За ер нь бол доор комент хэсэг дээр пин комментээр холбоосыг нь оруулаад өгчий. За ингээд үргэлжлүүлээд ярихад талигаа чиг анх олоход түүний бие аль хэдийн хөрчгсөн, тэгээд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээсээ нэгэнд өнгөрчихсөн байгааг тэнд хамт явж исэн анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 4 профессор огт мэдээгүй юу гэдэг дээр маргаантай байдгийн байна. Хэрвээ мэдсэн бол өөрсдөө одоо бүхэл бүтэн анагаах ухааны доктор, профессор хүмүүс байж иж эмч ирээд ямар ч нэмэргүйг мэдэж байсан мөртлөө яагаад өөрсдөө цагдаад дуудлага өгөхгүй багийн эмчийг хүлээгээд тэр эмчээр дуудлага өгүүлсэн бэ гэдг нь асуудалтай байдаг. Дээр дурдгацнаар талигаач ганжаргал эмчтэй хамт байсан 4 эмч түүнийг амнасаа алдсныг өглөөний 9 цаг дөнгөж өнгөрч байхад мэдсэн мөртлөө хажуу талын Б блокт байрлаж байсан резидент оюутнуудад 4 цагийн дараа буюу өдрийн 13 цагт учир байдлыг хэлж мэдгдсэн. Яагаад энэ асуудлыг нуух болсон бэ гэсэн асуулт гарч ирдэг. Гэхдээ нөгөө талаас нь бодоод үзэхэд нуусан асуудал огт байгаагүй байх магадлалтай. Цагдаа нар ирээд яг баттай болсны дараа хэлэхээр хүлээсэн ч байж магадгүй. За энэ асуудлыг бас нэг тийш нь гаргаж шийдэх одоо тодорхой болгох шаардлагатай байдгийм байна. За тэгээд бас нэгэн том асуудал бол анх резидент оюутнуудад ганжаргал эмчийг амиа алдсан тухай хэлэхдээ тэнд байсан 4 эмч яаж түүнийг гадны нөлөөгүй балконоор унсан. За тэгээ унахдаа 2 давхрын балконы хаалтыг мөргөж унсан гэж мэдэж хэлсэн. Энэ дээр бол үнэхээр анхаарал татгууц байна гэж одоо сэтгүүлч бод аргач бол нууц материалууд гэд нэвтрүүлэг дээрээ ярьж исэн. Эхнэр нь ч бас хэлдэм байлээ. Цагдаа нар хэргийн газарт ирээд ерөөсөө 1 цагч бараг өнгөрөөгүй 30-40 минут л болж байгаа штэ. Хэргийн газрыг дөнгөж шалгаж байгаа ямар ч эрх бүхий байгууллагын албан ёсны дүн шинжилгээ гараагүй байхад бусад багш нар оюутнуудад ганжаргал багш нь гадны нөлөөгүй амиа алдсан байна гэж хэлсэн. Мөн бусад 4 багш өмнөх өдөр нь талигаачтай хамт идэж ууж хамт байсан нэг өрөөнд хонсон байж иж хүн өнгөрцөн байна гэсэн чинь тагтаар өнгөж харснаа яагаад талигаачийг таниагүй юм бол өнгөж харангуудаа энэ хүн манайхны нэг биш байна гэж хэлсэн байгаа байхгүй юу. Энэ дээр бол бас л нэлээд анхаарал татгууц байна гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ганжаргал эмчийн эхнэр нь үздэг юм байна.
За ингээд бүгдээрээ үргэлжлүүлээд талигаач ган жаргал эмчийн өөрийнх нь тухай яг хэн байсан бэ гэдэг тухай нь бол дурдлаггүй энэ дугаараа дуусгаж болохгүй гэж бодсон байгаа. Түүнийг бол уулзсан, учирсан хүн бүрдээ баяр баясгалан инээмсэглэл бэлэглэхийн тулд амьдрсан хүн гэж тодорхойлж болно. Шууд утгаараач тэр нөгөө талаасаа түүний ажил мэргэжлийнх нь хувьд ч тэр хүмүүст инээмсэглэл бэлэглэхийн тулд энэ орчлон дээр ирээд бутсан хүн гэж ойр тойрны хүмүүс нь дурсдаг. Тэрээр анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нүүр амны согог судлалын тэнхимийн эрхлэгч ортосол дент шүдний эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор, Монгол улсын зөвлөх эмч байсан, мөн Монголын эрүүн нүрийн гажиг заслын холбооны ерөнхийлөгч байсан. Хүмүүс түүнийг ганжаа эмч гэж дууддаг юм байна. За ганжаа эмч болохоор 1977 онд төрсөн 40 мянгатад хүүхэд насаа өнгөрөөсөн. Ээж нь бол хүүхдийн сэхээний тасгийн эмч байсан. Аав нь болохоор багш хүн байдаг гэсэн. 1995 онд улсын 1-р сургуулийг төгсөөд Куб улсад шүдний эмчийн мэргэжлэр бакалаврын зэрэгээ хамгаалсан. 2002 оноос эхлээд Монголдо шүд нүүрний эмгэг судлалын төвд шүдний эмч чанарын менежерээр 3 жил ажилласан. Тэгээд дараа нь Япон руу засгийн газрын тэтгэлэгт хамрагдаад сурахаар явсан байна. Токиогийн анагаах ухааны их сургуульд генетикийн түвшинд хүний шүдийг дахин ургуулах ийм томоохон судалгааны ажлаар докторийн зэрэгээ хамгаалсан. Тэгээд олон судалгааны ажил, илтгэл, хилэлцүүлэг, бүр 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэлэг бичиж, томоохон шинжлэх ухааны сэтгүүлд бол хэвлүүлж байсан байдгийн байна. Түүнд олон улсын шүдний судалгааны холбооноос хүртэл хүндэтгэл үзүүлж байсан. Зөвхөн Монголд гэлтгүй дэлхийд шүдний тэр дундаа гажиг заслын чиглэлээр бол томоохон эрдэмтэн бөгөөд Монголд шүдний гажиг заслын чиглэлээр 250-аас 300 орчим эмчийг бэлтгэсэн багш байсан. Тэрээр Монголд нүүр ам, эрүүний согог гажиг заслын эмчилгээг системтэйгээр цогцоор нь шийдэж, за тэгээд хязгаарлагдсан аймаг сумдаар хүртэл хүртээмжтэйгээр дэлхийн түвшинд авчрахыг зорж ажиллаж байсан. Өөрөөр хэлэх юм бол Монгол хүмүүс бид нарыг гадагшаа явах шаардлагагүйгээр Монголдоо маш өндөр чанартай цогц байдлаар эрүүн нүрийн гажиг заслын эмчилгээ үйлчилгээ авах боломжийг хангахаар зорж исэн байна. Миний хувьд бол эмнэлгийн чиглэлийн мэрэгжилтэй хүн биш. Гэхдээ би өөрөө шүдний аппарат зүүжсэн үйлчлүүлэгч, эмчлүүлэгч хүний хувьд дүгнээд хэлэхэд бол сүүлийн бараг 10 жил бол энэ салбар үнэхээр хурдцтай хөгжсөн. Эмчилгээний арга барил, эмч нарын чадвар, тоног төхөөрөмжийн хүртээмжтэй байдал гэд үнэхээр чанартай болсон гэдгийг бол би баттай хэлж чадна. Та бүхэн ч бас энэ тал дээр санал нийлэх байх гэж бодож байна. Ийм төвшөнд аваачж чадсан. Тэгээ энэ салбарыг цаашдаа яг яаж явах вэ гэдэг тэр жанжин шугамыг нь тодорхойлж чиглүүлж байсан хүн бол мэдээж ган жаргал эмч байсан гэж энэ салбарын хүмүүс нь өөрсдөө ам нэгтэйгээр хэлдэг юм байна. Учир нь анагаахын шинжлэх ухааны их сургуулийн нүүр ам судлалын сургуульд 2017 онд гажиг заслын тэнхимгээд тусдаа тэнхимийг ганжаа эмчийн санаачлагаар үүсгэн байгуулж байсан юм байна. Мөн түүний санаачилж хэрэгжүүлж байсан бас нэгэн томоохон ажлын нэг бол Монгол хүнийхээ төлөө гэсэн ийм аяныг эхлүүлсэн шүдний эмчгүй сумдуудаар яваад бага насны хүүхдүүдийн шүдний цоорлыг эрт үедээр нь эмчлэх эмчилгээг үн төлбөргүй хийсэн. Энэ ажил нь болохоор Монгол хүүхдүүдийг цоорлгүй шүдтэй болгох, амны хөндийг нь эрүүл байлгах алсын хараатай байсан юм байна. Нэг суманд бүр 3 жил дарааллаж очсон гэсэн. Тэгээ эндээс харахад бол ган жаргал эмч бол хийсэн ажлынхаа үр дүнгийг харахын тулд ямар их тууштай, зүтгэлтэй хүн байсан нь тодорхой харагдаж байна. За ингээд та бүхэнд ган жаргал эмчийг хэн байсан, юу зорж байсан, Монголын эрүүл мэндийн салбарт ямар чухал байр суурь эзлэж байсан хүн гэдгийг тайлбарлахыг хичээлээ. Хүүхдийн шүдийг сайн анхаарч байгаарай. Тэр шүд чинь зөвхөн шүд биш. Тухайн хүүхдийн амьсгалах, идэх гол функц. Тэгээ хамгийн гол нь зөв төрхтэй болох. Энэ бол тухайн хүүхдийн чинь ирээдүйд өгч. Та хүүхдэд өгч байгаа хамгийн том бэлэг бол байр машин биш, гоо сайхан. Тэрийг л эцэгчүүдэд. Тэгэхээр шүдийн сайн анхаараарай хүүхдийн. Шүднээсээ явж гоо сайхан шалтгаална шүү дээ. Дотоод эрүүл мэнд ч гэсэн бас шалтгаалж байгаа. Тэрийг цагчилмээр. Тэгээ оюутнууд болохоор маш хичээж сураарай. Юу ч сураагүй гэж л бодож банк сурах хэрэгтэй. Банк сурчих хэрэгтэй гэж. Тэгж хэлээ.
2022 оны 7 дугаар сарын 9-нд Ганжааргал эмч учир битүүлгээр амиа алдснаас хойшоогоо 2025 оны 1-р сарын 18-ны өдрийн өнөөдрийн байдлаар 2 жил 6 сар 10 хоногийн турш буюу нийт 925 хоног энэ хэрэг шийдэгдээгүй маш олон асуултын хариу бол тодорхой болоогүй явж байгаа. Талигаач яг өндрөөс унсан уу, унаагүй юу? Энэ хэрэг осол байсан уу, эсвэл аллаг байсан уу? Нэгдүгээрт өндрөөс унсан бол биенийхээ яг аль хэсгээрээ унсан байх юм. Унчаад хөдлөөд өөрөө доошоогоо харчихсан юм уу? Хоёрдугаарт гэх юм бол хэрвээ өндрөөс унаагүй бол хаана тэр олон зулгарсан нэдрэгдсэн гэмтлүүдийг авсан бэ? Өөрөө тэгээд явж очиод тэр дизель генераторын хажууд ирээд нас барчихсан юм уу? Эсвэл нас барсныхан дараа хин нэгэнд зөөвөрлсөн үү гэд маш олон асуултын тэмдэгтээ хിവэрэ байна. Үүний араас бол ихнэр нь зогсолтгүй хөөцөлдөөд суулт зарлаад явж байгаа юм байна. За энэ хугацаанд бол талигаачийн ихнэр нь ямар нэгэн мэдэгдэл гаргахаар доор нэрж исэн комментуудыг харахад шинжилгээний хариу өөрийнх нь санаанд нийцэхгүй болохоор бусдыг авилгалж, худалж, алуурчин гэж цоллоод дайраад тавшлаад байна гэж талигаачийн ихнэрийг буруутгасан сэтгэгдлүүд бол харагдаж байсан. За энэ дээр бол ихнэр нь хэлэхдээ би зөвхөн өөрт тохиолдсон асуудлаар хувийн эрх ашигын төлөө өнөөдрийг хүртэл тэмцээгүй. Үүний цаана нийтийн эрх ашиг, эрүүгийн хууль тогтоомжтой холбоотой асуудлын талаар судалгаа хийгээд би тэмцээд явж байна гэж хэлсэн байдаг. Энэ хэргийн мэдээллийг тогтмол оруулж байгаа Facebook хуудсыг нь доор комент хэсэг дээр үлдээлээ. Тэндээс манай суваг дээр дурддагдаагүй мэдээллүүдийг та бүхэн орж уншаарай. Хэрвээ та бүхэн талигаачийн ихнэртэй санал нэг байгаа бол Justice for Ganja гэсэн хаштагийг комент хэсэг дээр үлдээгээрэй. Би бас тэгж жагаад зав заагаа харж агаад энэ дугаараа чадвал доор нь хадмал англи хэл дээр орчуулга оруулъя гэсэн санаатай байгаа. За ингээд миний хувьд гэх юм бол гэмт хэргийн подкаст хийж эхлэхээсээ ч өмнө нь энэ сэтгүүлч бод арагчаагийн нууц материалууд гэд нэвтрүүлгийг үзээд та бүхэндээ яг адилхан уншигч сонсогч байдлаар энэ хэргийн тухай мэдээллүүдийг бол тухайн үедээ аваад явж исэн. Гэтэл өнөөдрийг хүртэл 2 жил хагасын хугацаанд энэ хэрэг шийдэгдээгүй явж байгаад нь нэлээд эмзэглсэн учраас өнөөдрийн дугаарыг бэлдэж хүргэлээ. Удахгүй шийдэгдэх байхаа гэсэн найдвартай хүлээлттэй сууж гин. Хэрэг эцэслэгдээд тэгээ шүүх хурал энтер болоод албан ёсны их сурвалжинд орох нь яах нь те. Тэндээс нь харж агаад дахиад нэг дугаар бол бэлдэж оруулж магадгүй. Хин нэгнээс төлбөр татаас бол огт аваагүй. Зөвхөн өөрийнхөө сонирхлоор бэлдсэн гэдгээ дурдаад өнөөдрийн дугаараа өндөрлөе. Эх 7 хоногийн 4-р уулзъя. Түр баяртай.